Тэд аль болох санхүүгийн дарамтыг бага учруулах зорилготой тухайн хөнгөлтэй юм авдаг архаг хууч хүчтэй иргэдэд амьдралын чанарыг уртсах зорилготойгоор санхүүгийн дарамтыг бага учруулах зорилготой энэ хөнгөлтэй имийг даатгалаас олгож байгаа. Тийм учраас жил болгон төсвийг байнга нэмж байгаа гэсэн. За өнөөдрийн байдлаар энэ чинь нэг 600 орчим имийг даатгалаас хөнгөлтөд олгож. За энийг яаж хяналтын шалгуурыг тавьдаг уу гэхтэр зайлшгүй шаардлагатай имийн жагсаалт гэж гаргадаг. За энэ зайлшгүй шаардлагатай имийн жагсаалтыг гаргаад за тэрнээс эрүүл мэндийн яам байдаг эрүүл мэндийн имийн салбар зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөлөөр энэ нэмүүд нь ялцгүй зайлшгүй шаардлагатай им байна. Иргэдэд хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Энэ маань өөрөө яаж шалгуурыг гаргадаг гэхтэр тухайн улсын өвчлөлийг аль өвчлөл нь илүү тэргүүлж байгаа юм. Жишээ нь зүрх судасны өвчлөлт тэргүүлж ивэл тэр чиглэлийн имүүдийг бид бүхэн бас шалгуур үзүүлэлтүүдийг хангаж оруулдаг гэсэн. Мэдээж энэ манай ус ч өөрөө бас имийн хатуу зохицуулалттай орно. Бас хатуу зохицуулалттай орноос имээ авдаг ус. За мэдээж нэг юм орж ирэхэд бүртгэлээ хийлгэн чанар стандартын шаардлагыг хангана. За сүүлийн үед бас имийн чанартай чанаргүйгээр хуурамч биш гэл ингээд маш олон асуудлууд яригдчихэж байгаа. За энэ хүрээнд засгийн газраас хэд хэдэн бодлогыг барьсан. 22 оноос хойш. За Наварц гээд Швейцарын им ханган нийлүүлэх том үйлдвэр байна. Дэлхийд брэнд топ 10-оор багтдаг. За энэ чээс $1 имийг бид бүхэн 20 жилийн хугацаанд иргэдэд нийлүүлсэн. Сарын хэрэглээ $1 шүү дээ. Тэгээд даатгалаас 100 хөнгөлж байгаа гэсэн. Нөгөө иргэний карманаас мөнгө гардггүй гэсэн. За энэ жилээс эхлэн бүгд найрамд Солонгос улсаас нэг үүсгэрийн имийг оруулж ирж байгаа. Мөн бас чанарын өндөр шаардлага хангасан. Энэ имүүдийг бид бүхэн улс засгийн газраас тодорхой бодлогын хүрээнд оруулж ирж тэгтээ хувийн хвшлийн ажлыг булааж авч хийж байгаа юм биш. Тэгтээ нөгөө хувийн хвшлийн байгууллагуудаараа тэрвэр логистикийг хийгээд имийн сангуудаараа түгээлтийг хийлгэх ийм процесс энэ чинь мэдээж тодорхой хэмжээний нөгөө бүсийн нэмэгдэл орж байгаа. Нөгөө маржин юу нь орж байгаа шүү дээ. Борлог жижиглэнгийн үн мөн гэдэг. Энэ зохицуултын тухайн хувийн хвшилт олгохдохоор ийм зохицуултуудыг хийгээд ингэ явж байгаа гэсэн. Эрүүл мэндийн даатгалын сан дээр хэдэн төгрөгийн өөр авах асуудалсан байгаа бай. Хэд байж байгаа бидний үүсэлт шалтгаантай шийдэж явж байгаа юм шүү дээ. За өмнөх 3 жилийн өөр авлага нийлээд 316 тэрбум болсон. За энэ жилийн батлагдсан төсөв даатгалын сангийн төсөв орлого нь 2.5 их найд. За зарлага нь 2 их найд 293 тэрбум. За 2 их найд 293 тэрбумаас бид бүхэн энэ ихний удирдалтаа багтаагаад энэ 316 тэрбум төгрөгийн өөр авлагыг ингээ шийдээ дуусч байгаа. Нэг 10 эмнэлэг дээр 30 гаруй тэрбум төгрөгийн өөр авлага үүсэж байгаа. Энийг бол бид бүхэн энэ сардаа багтаагаад ингээ дуусна. За үлдсэн 1 их найд 977 тэрбумаар бид бүхэн энэ 25 оны эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй байгууллагуудад тусламж үйлчилгээд бүтээгдэхүүнээ хөдөлж авнаа л гэсэн. Танай байгууллагуудаа гэрээтэй бүх газрууд бол хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа гэж байна. Зарим эмнэлгүүд даатгал дууссан, бүх аваа гэсэн. За яг тэр мэдээж өнгөрсөн оны асуудлууд байсан баг. Энэ бол үр авлагуудыг бид бүхэн шийдсэн. Яагаад гэвэл нөгөө эрүүл мэндийн байгууллагууд маань үр авлага үүсгэхээр цаанаас нөгөө ийм эмнэлгийн хэрэгсэл авахдаа ийм компаниудад өртөө байсан учраас үйл ажиллагаа доголдох ийм асуудлууд үүсчихсэн бол энэ асуудлууд бүгд үр авлагууд нь шийдэгдэж байгаа гэсэн. Тэгэхээр байгууллагуудын үйл ажиллагаа тусламж үйлчлэгээ бол хэвэн болж эхэлсэн гэсэн. Даатгал нь байгаа хэрнээ бас даатгал дууссан гэдэг байдлаар иргэдэд үйлчлэгээ талтай үйлчлдэг гэсэн бас нэг шүүмжлэл байна. Энэ тохиолдолд иргэд яг ингээд эрүүл мэндийн даатгал руу хандаад даатгал нь дууссан шалгах боломжтой юм. За ийм Монголиа дээр бүх юу зохицуулт байна. Та эрүүл мэндийн даатгал таны даатгалт хэд байна? За ийм тусламж үйлчлэгээ авсан байна. Хийлгсэн шинжилгээнийхээ хариу хүртэл ийм Монголиагаас авах ингээд захимжуулалтын ажил бол эрчимтэй хийж байгаа шүү дээ. Ийм Монголиа актимаас бүх аппликейшнээс бүх мэдээлэл авах боломжтой болсон. Тухайн эмнэлгийн даатгал дууссан эсхийг яаж? За эмнэлгийн даатгал гэж байхгүй. За эмнэлгийн даатгал дууссан гэсэн юм байна. Ер нь ингэдэг. Тухайн байгууллага сарын хугацаанд үзүүлсэн тусламж үйлчлэгийнхаа нэхэмжлийг дараа сарынхаа 5-нд манай байгууллага руу явуулдаг гэсэн. За тэрийг биднес бас захимаар төврийн аргаар ингэж хянж үзээд за энэ байгууллага үнэхээр тусламж үйлчлэгийг ингэж сайн үзүүлсэн байна. Ямар нэг юу алдаад тутагдлалга байна гэдгийг хянаад тэгээ 20-доос нь нөгөө тухайн дараагийн сарын 20-оос хойш санхүүжилтийг олгож өгдөг. Энэ маань өөрөө ингээд жилийн хугацаанд эргэж явж идэг. Тэгэхээр ямар нэгэн байгууллага дээр санхүүжилтийн тийм
асуудал гарахгүй л. Даатгалтай хэрнээ даатгал дууссан гэдэг байгаа эмнэлгүүд бол даатгалтанд дуусна гэж байна. Одоо яг ямар эмнэлэг тэгсэн юм. Наадах чи тэгээд нэг сургалтад өгөөч гэсэн юм. Тэгэхээр шүтний юу хүмүүс бол шүтний хувийн зүйлсээ олсон юм гэдэг оюутай. Өөрийнх чинь. Тэгэхээр ерөнхийдөө улсын эмнэлэгт хандах нь маш бага байж тээ. Энэ одоо зөвлөгөөнөөс юу дээрдэж болж энэ бүртээ яриад дэвшлэх боломж байгаа болов. За энэ бас яг түрүүн хариулсан. Би давхар би өөрөө Энэ ерөөс юм. Ягаад гэхээр амны хөндийн өвчлөл тэр дундаа шүд хорхоодох шүдний өвчлөл маань өөрөө хувь хүний хариуцлагатай бас нэлээд холбоотой. Тийм ээ? Тухайн хүний одоо эрүүл мэндийн боловсрал тухайн бас айл гэрийн тийм ээ? Юутай бас нэлээд холбоотой. Тийм учраас бид бүхэн бүх тусламж үйлчлэгийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх маш хэцүү. Би хэлээд байгаа нөгөө хязгаартай төсөвтөө хязгааргүй хэрэгцээтэй учраас бид бүхэн яг нэг шаардлагатай тусламж үйлчлэгийг л даатгалаас одоо байгаа төсвийнхаа хүрээнд санхүүжүүлэх явж байгаа гэсэн. Тэгэхээр юунд нь одоо чиглэл нь яг юу вэ? Хамгийн их гэж одоо юм хэлцэж байгаа юм юун дээр анхаарч байна. За мэдээж одоо нэг шаардлагатай тусламж үйлчлэгээ хавдрын тусламж үйлчлэгээ байна. Зүрх судасны тусламж үйлчлэгээ. За шүдний тусламж үйлчлэгэнд за энэ дээр бол ялангуяа бид бүхэн илүү 0-18 насны хүүхдүүдийн өвчлөлтөөр илүү анхаарч байгаа. Энэ яагаад гэхээр өмнө хийсэн засгийн газар болон энэ их хурлаас гаргасан мөрийн хөтөлбөрүүдэд туссан ажлууд маш тийм өвчлөлийн өндөр хувьтай гарсан тийм ээ. Шүдний өвчлөл ялангуяа 0-18 настай хүүхдүүдийн дунд бараг 85% байна. Маш өндөр өвчлөлттэй байна. Тийм учраас бид бүхэн энэ интервенцийг илүү одоо сургуульд суурилсан 0-18 настай хүүхдүүд рүү чиглүүлсэн. За дээрээс нь жирэмсэн эхчүүд рүү энэ тусламж үйлчлэгээний санхүүжилтийг их нээсэн даатгалаас гарах ийм бодлогыг л хийгээ явж байгаа гэсэн. 25 онд нэг гişнээс сая 25 он ч одоо ингээл дүн гараагүй шүү дээ жилийн эцсийнх нь. Чанарын үед одоо хянах боломж нь юу арч байна? Одоо чинь улсын эмнэлэг жоохон чанар муутай ч гэдэг юм уу? Ойлгох нэг тиймэрхүү байгаа гэдэг. Тэн дээр одоо сүүлийн үед орж ирж байгаа, сүүлийн үед орж ирж байгаа техник хэрэгслийг хэрэглэхдээ тийм боломж нөхцөл нь яг энэ төсвийг хүрээнд хийх байдаг бол. За энэ бол ер нь яг шүдний тусламж үйлчлэгээн дээр бас яг хэрэглэгддэг хэрэгслүүд бас олон улсын стандартынхаа дагуу л явж байгаа. Ер нь бол харьцангуй заавал энэ дээр хувийн хвшлэн тийм тоног төхөөрөмж сайжирсан улсынхан тийм бага юутай гэсэн тийм ойлголт бол байхгүй. Адилхан л яг шаардлагатай тухайн ондоо ч юм уу сүүлийн үед гарсан тоног төхөөрөмжүүдийг бол бүгд ашиглаа явж байгаа гэсэн. Яг энэ дээр бас мэдээж жоохон эмчийн юу байж дадлаг туршлагын асуудал гарч магадгүй. Түүнээс биш одоо бүх тоног төхөөрөмж юу бол яг л адилхан стандартын дагуу явж байгаа юм. Үйлчлэгээ нэмэх юм уу те үйлчлэгээн дээр яг энэ жилийн одоо эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлсэн бодлогыг бид бүхэн бас хэрэгжүүлдэг байгууллага шүү дээ. Энэний хүрээнд бид бүхэн дадлаас санхүүжилтийг төлөвлөлтийг хийгээд санхүүжүүлээ явж байгаа. За ямар бодлого барьж байгаа гэхээр 6 насны эртэлрүүлэг хийгдэж байгаа. Энэ хүрээнд одоо сургууль суурилсан үзлэг гэсэн үг шүү дээ. Энэ хүрээнд нь одоо шүд бай, нүд, зүрх гэдэг ингээд энэ багцын хүрээнд санхүүжилтийг олгоо явж байгаа гэсэн. Энэ хүрээнд одоо ингээд мэдээж тухайн өвчлөл ялангуяа тухайн дүүрэг хороогоор нэг хуйлтуудыг хийж хувийн эмнэлгүүд хуйлт хийгээд санхүүжил юу энэ тусламж үйлчлэг эрүүл мэндийн тусламж үйлчлэг явагдаж байгаа гэсэн. Энэ хүрээнд санхүүжилт нь олгоод явж байгаа гэсэн. Капитал банкны авлагын асуудал дээр нэмэрсэн гэж байна. Эх хүн даатгалтай багшны төрөний төлөвлөлттэй. За энэ 2018 онд нийгмийн даатгалаас эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар салж гарсан тийм ээ. За ингээд салж гарсан цагаас эхлэн мэдээж нөгөө чөлөө төлөвлөлтийг хуулийн хүрээнд одоо банкудад байршуулж бас сангийнхаа орлогыг нэмэгдүүлэх бодлогыг хийгдсэн боловч энэ ч бас нөгөө хэд хэдэн банкуд байршсан одоо сангийн төсөв нөгөө банкуд маань дампуурсантай холбоотой даатгалын сан дээр өөр авлага буюу одоо сангийн зарцуул дүр ашиггүй болсон гэдэг ийм асуудал гарсан. За энэ нийтдээ 100 миний санджаар 135 тэрбум баг. Тийм хэмжээний үр авлага авах ёстой гэсэн асуудал байсан 21 онд ч дээ. За энэс хойш одоо хууль хүчний байгууллага, хууль хяналтын байгууллагаар яваад зарим нэг объектуудыг бас дуудлах хулдаанд орж борлуулсан энэ төр борлуулсан орлогоо даатгалын сангийн алдагдлыг нөхөж хийсэн юм асуудал байгаа. За ингэж явсараад өнөөдрийн байдлаар нэг 75
70 гаруй тэрбум төгрөгийн үр авлага үүссэн байгаа. Ганцхан капитал банк биш шүү дээ. 2 3 банк байгаа. Тэжинг сан банк гэдэг энэ нийлээд 70 гаруй тэрбум төгрөг 74 тэрбум орчим баг гэж санаж байна. Одоо нэг үйл хөдлөх хөрөнгөний бас ингээд зарж бордуулж авах гэхээр бас нөгөө үнэхээр доогуур байна гэдэг. Харин одоо гол асуудлууд бас энэ ч үүсэж байгаа. За мэдээж одоо яг тухайн зах зээлийн ханштай тохирсон үйл хөдлөх объектууд маань борлуулагдсан. Одоо ер нь бас яг тухайн банк нөгөө өндөр үнэлгээтэй авсан барилга нь одоогийн зах зээлийн ханштайгаа нийлэхгүй байгаа ч юм те ийм асуудлууд бол гарч байгаа. Энэ дээр одоо тэгээ тухайн банк болон хууль хэлтийн байгууллагатайгаа бид бүхэн бол хамтраад ажиллаж байгаа гэсэн.